За сайн уу манайхаа. За ингээд өнөөдөр дараагийн нэгэн аялал маань ихэлсэн байна. Тэгээ би яг одоо Шанхай онгоцны буудлын дээр байна. Сиднейгээс өчигдрөөрөө 9 цагт нисээд одоо яг энд 6 цаг болж байна. Дараагийн нислэг маань 9 цагаас эхэлнэ. За тэгээд энэ удаагийн аялал маань болохоор бүр үнэхээр гоё тим аялал байгаа. Бусад аяллуудаас айгүй тийм онцлогтой өөр. Ямар вэ гэхээр би Япон руу дүүдээр очиж байгаа. Эрэгтэй дүү минь болохоор одоо Японд сураад ер нь бол 3-4 жил болж байна. Тэрнээс нь хойш Монголд л уулзсан. Тэгээ манай дүү Австралид нэг ирж исэн. Манай ээж манай эрэгтэй дүү дээр очино гэд тэнгуут нь би бас ер нь Япон явж аялж үзмээр санагдаадсан байхгүй юу. Тэгээд манай дүүгийн одоо яг өвлийн амралтанд хэлсэн. Ээжийг очино гингүүт нь гівгэнд очимоор санагдаад уул нь нөхөртөөгөө хамт очино гэж бодсон. Тэгээ манай хүний ажил нь болохгүй болоод тэгээд би ганцаараа тэр хоёр сюрприз өрий гэж бодсон байхгүй юу. За яг онгоцны бодол дээр сюрприз өрөөл яг тэрүүхэн тэр үедээ ингээд баярлах тийжснаас өмнө ингээд хилээд би бол энэ аяллаа ер нь айгу сүлд гинтийн шийдвэр байсан. Тэгээд 7-8 хоногийн өмнө мэдээд гоё яг тэр мөч хүртлээ ингээд баярлж исэн нэлөө удаан тийм гоё сэтгэл тогтолтой байх юм болов гэж бодоод өөрт нь хэлсэн. Яг ээждээ за ингээд Японд очих жаавал би бас яваад чигээд тэ ингээд энэ удаагийн аялал маань манай ээж Монголоос би ингээд Австралиас тэгээд дүү дээр Япон дээр уулзсан. Ийм гоё аялал болж байгаа. Тэгээ манай дүү болохоор яг Токиод нь сурдаггүй, өөр хотод нь сурдаг. Тэгээд бид гурав хамгийн эхлээд Токиод уулзчаад тэгээд цаашаага дүүгийн хотод нь очих жоо. Японд ямар ч байсан хайртай хүмүүстэйгээ 10 хоногийг өнгөрөөхний тэгээ бүр амар баяртай бүр ингээд нулимс гоожгоод айгу гоё байна. Манай нөхөр амжихгүй болохоор за баг бит хоёр худлаа юм байна да гэсэн чи манай ээж манай аав ч гэсэн яваагүй болохоор за яах вэ миний охин тий ээжтэйгээ аялал чи айгу цөөхөн штэ. Тэгээд нөхөртөөгөө бол яах вэ хизээл бол хизээ бит хоёр аялчих болно тий. Тийм болохоор яг ийм гоё мөч дахиж одоо хизээж олдох юм билээ гэж бодоод ер нь бол за би ганцаараа ч гэсэн яваад чигээд ингээ явж байгаа. Тэгээ дараа бид нар бөөнөрөө яг халуун амбаллээрээ тэгээ нөхөртөөгөө манай ээж аав эднэргээ манай бас эмэгтэй дүү бас ажилласаа болоод ирч чадаагүй ингээд яг гэр бүлийн гоё аялал хийн гэж бодож байгаа. Тэгээд энэ удаагийн влогтойгоо хамтдаа байцгаагаарай. Японд ирчлээ. Би дөнгөцөө ачаагаа аваад гараад ирсэн. Одоо манай ээжийн онгоц яг сая бууцаа одоо нэг ачаагаа аваад юмнуудаа авч гарч ирэхсээр байтал нэг цаг болох байх. Тэгээ одоо ээжийг хүлээж ийн. Тэгээ манай дүү болохоор өөр хотоос ирж байгаа болохоор яг энэ онгоцны бодол дээр ирж амжихгүй бид гурав яг Токио стейшн голдоо уулзахаар болсон. Цааш өөр газраас ирж байгаа болохоор тэгээд амар тогтолж байна. Гадаа бас жоохон сэрүүхэн байна. Тэгээд одоо ээжийг ихээр бит хоёр энэчнээс шаттл баасан суугаад явах юм байна. За бит хоёр автобусны тикет авсан яг одоо автобусаа хүлээгээ байж гин. Хүүтэн байхan болов гэсэн чинь сансныг бодвол айгүй гоё дулаахан байна. Энэ ол уран цамцтай зүгээрээ. Одоо автобус нь яг 30 минутын дараа юм байна. Тэгээд Наритагаас болохоор хотын төв рүүгөө жоохон зайтай юм байна. 1 цаг 50 минут яваад очих юм байна. Тэгээд буудалтаа очичоод буцаад бид хэд гарыг гэсэн төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн төлөвлөгөө болохоор Усяна. Я бутла. Хайж байна.これシシャモですね。シシャモ1個です。はい。
작가님은 За бид дэлгүүр хэсгээ Шинжүүкүү дээр ирсэн байна. Эхний өдөр Токиод гадаа айгуу сэрүүхэн байна. Ингээд тийм цуцаа хүмүүсцэн би өрөөсөө нэг их хувц авчираагүй. Одоо хэдэн градус байгаа вэ? Бараг 10 градус байгаа юм тий. Тэгээ яг Шинжүүкүү нь болохоор нэг манай байрлаж байгаа буудлаас 10 минут яваал байгаа юм байна. Seven. Ээж нуур угаагч аваагүй тий. Бага мó. Тэгээ бид нар сая гадуур баахан явж байгаа. Одоо оройны 10 цаг болж ин 7-Eleven орж юм идэх гээд байж ин. Яг буудлын хажууд юм 7-Eleven нэг юм байна. За дөнгөж сая гадуур бид нэр ихний өдөрж байгаа зодолтой орж ирээ тий. Одоо цаг 10 цаг болж байна. Би Япон ирэхээс өмнө TikTok айгүй их үзэж байгаад ирсэн баггүй. Тэгээ хүмүүс айгүй их нөгөө 7-Eleven Family Market руу орж юмнууд авт юм билээ. Тэгээд 7-Eleven орж хоол орой эзэн ч гэсэн зүгээр нэг хэдийн юм авч үзье гэж удаад орсон. Тэгсэн чинь амар их юмнууд $25 монголоор 50,000 төгрөг, австралиар $25 болсон. Ийм ус авсан байна 7-Eleven Sparkling ийм том ус. Zero cider гэсэн бас нэг ийм ус авсан юм байна. Манай дүүгийн сонгосон юмнууд Kagome авсан юм байна. Эдгээр болохоор манай ээж дүү хоёрын сонгосон сонголтууд баг гинэ ийм юм байгаа юм байна. Эдгээр бүр аим хэмхэн. Тэнгүүд энэ болохоор салмон байгаа юм байна. Crab байгаа юм байна. Эдгээр болохоор бас амар viral хүмүүс амар хийддэм билээ. Энэ болохоор салмонтой юм. Гэхдээ энэ хоёр нь амар гоё заяо. Энэ хоёр нь болохоор ийм сэндвич, ийм өндөгтэй сэндвич, тэнгүүдээ ийм энийг болохоор манай дүү авсан гүзээл зэнтэй сэндвич айгуу гоё юмцтай гэсэн. Сэндвич юм шиг байна ийм өндөгтэй. Ice bake cookie гэх ийм хэмнүүдийг 50,000 төгрөгөнд авлаа. Тэгээд одоо бид нар юмнуудаа хайлт идчихэд тэгээд амарх гэж юм. Маргааш өдөржингөө бид нар бас гадуур явах тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд нөгөөдөр бас нэг хончоод тэгээд нөгөөдрийн маргааш нь шууд Оито гэдэг яг манай дүүгийн амьдардаг тэр хот руу явна. Тийм болохоор Токиод ер нь бол айгүй шахуу төлөвлөгөөтэй аялж байгаа. Тэгээд маргааш өглөө уулзцгаая. Please change your floor. The Naboku хүмүүс ном уншаал гэж тийм тий. Ном сонио уншаал. Нэг тараад юм хаа. Хей гэд Япон хүмүүс яагаад дандаа arigatou gozaimasu, arigatou gozaimasu халуун лимон. За дизелд ороод ирсэн байна. Надаа яг ийм жижигхэн цаг байгаа байхгүй юу? Би тэрэндээ дургуулсан гэсэн чи одоо бүртээ болчихлоо. За ингэ амар шопинг гэлээ. За бид нар сая амар бид нар ч гэжтэй манай Монголоос эмэгтэйдүү ээжэд баахан юм захиад тэдний 5 тор юм авчаад явж гин. Би болохоор гайгүй $300 л өвсөн.
Perceive and become one. Өглөөний минь. За өнөөдөр Токиогийн 3 дахь өдөр болж байна. Одоо цаг 8:30 болж байна. Энэ манай буудлын өрөө. Тэгээ нэг Японы гоё юм гэвэл ингээд байнгын ийм бидэтэй бид юм билээ. Би болохоор ийм хувц өмссөн байна өнөөдөр. Австралид ерөөсөө өмсөж байгаагүй жоох юм тод өнгөтэй өмд эднэрээ өмссөн Японд байгаа болохоор сүүлийн өдөр Токиод байх. Одоо өнөөдрийн төлөвлөгөө болохоор Шибуягаар аялах төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн аялалдаа бэлэн үү ээж? За гараад уулзцгаая. 3 дахь өдөр тамир хөтөн байна гадаа. Одоо энэ ч гэсэн яаж явах вэ? Тэгэхээр энийг сонгох юм уу тий? Тийш мөнгө өгөх юм уу? Энэ хэдий 200 гэх юм. Тэгээ сонгох уу? Яг гахам байна. $1.40. Sparkling water. Тэгээ $4 эдэн сая. За $4 юу? За эргүүл. За энэ. Тэгэл эндээс орч. Стүзээ. За энийг төвшиж үзэх гэж байна. Ямар тоо юм бэ? За ихээр надад чи харуулъя. Оо. Энийг татгаа шиг юм бэ? Гойтой. За эдгээр юу яага? Бөө одоо энэ бол Мачатай. энэ зураг зурулж байна.
бид нар нэг аим хүүхэн кофе шоп ороод ирсэн байна. 3D юм шигтэй арчтай. Би болохоор кофе ууж чадгүй хот шоколад авсан байгаа нэг. Өөрөө хүн хийдий байна. Манайд болохоор имийг авсан. Чиний хүн юм така? Латте юм уу? Латте. 너무 지겨워서